Сайн бацхан уу? Шинэ ирний шинэ хүн подкаст маань эхэлж байна. Өнөөдөр манай хөтөлбөр 8-ийн төгсөгч Жамсар ихч маань ирсэн байна. За та минь одоо яаж яваад энэ ер нь сүнслэг сэргэлтийн энэ зам руу орсон бэ? Сайн байна. Жамсар гэдэг. Би бол ер нь аяг амраа молон гэрэл хийдэг гэсэн. Амраа молон эрэлхийг олсон шалтгаан маань бол одоо 7 настай байхдаа эгчийгээ алдаж, 13 настай байхдаа ээжигээ алдаж, 18 настай ахыг алдаж. Тэгээд тэр нь намайг тийм амраа молон гэрэл хийхэд бас төлөвлөсөн болоо. Тэгээ 2010 онд нөхрөөсөө салаад тэгээд 12 онд төрчөөд амьдрах урлаг бяцлал йогийн гэсэн юм сургалтанд анхаамагдаж тэрнээс яг өөрхөн хүссэн юм болсон мэдрэмж төрж. Би энд чинь тархиа цэвэрлж байгаа юм байна штэ гэж дуурлаж нэлээд хэдэн жил маш олон жил тэгтээ дандаа анхаад зүтний курст айгүйх дуурлаж явдаг гэсэн таньдаг найз нөхөд дүү бүгдийг давуулж явдаг. Тэгж яваад би болж जैन бүтэж जैन одоо ингээд бүх юм сэтгэл ханчихсан. Би тодорхой хэмжээнд амьдралын мөн чанарыг бас таньсан байна гэд явж байхдаа сая 2018 онд охиноо алдаад 20 наснаас сайхан охиноо алдаад тэгээд тэр намайг хахад ухаарууд сэрэх гэж алгацсан юм шиг. Тэр бол надад маш том цохилт болсон. Тэгээд охиноо алдаад намайг арай гэж ингээд хөлтөөрөө тэмцээд амьдрах гад дэше тэнгэр алдаашаа газар хатаа явж байгаа үед нөхөр минь намайг бас итгэл найдрын өсөртүүлсэн. Тэгээд би масар их урт олсон. Би ер нь хэрээн хараал зүгэл хэлтгүү байсан. Нөхрийг итгэл алдснаас хойш би маш их мухаа болж, юм л мухаа хараал юу гэлдэг болсон. Тэгээд тэр цагаас хойш өнөөдрийн хүртэл ер нь бол нөхрийг маш их үгүй ядж амьдэрсэн. Тэгээд би гэнтхэн би яагаад ийм уртаа болчих. Би ийм хүн биш гэж өөрийгөө хайж явахдаа би Нарабичгийн эдний сургалтанд суугаад 3 удаан хичээл цогтой яг өөрийнхөө хайж авсан юм би мэдсэн. Уур юунаас өссөн гэсэн айдсан дээр итгэл найдвар алдснаас ууртаа болдог гэх. Тэгвэл надад яг үндэ тэр хоёр талаар ирсэн. Миний охин 2018 оны 10 сарын 6-ны өдөр нойроо гэрээсээ гараад 10 сарын 12-ны өдөр надад дэндүү хайртай миний төлөө нөлөөсөө битгий урсгараа гэд мессеж чийд нэгсэн даймаа оруулсан байсан. Тэр бол надад маш том чөтгөрлөг өгсөн. Тэгээ би намайг арай гэж амьдэрч тэг 3 дүүг нь бодоод би амьдрах хэрэгтэй гэж явж хат маань нөхөр миний итгэл найдрыг алдснаас л би ууртаа болсон. Тэгээ би энээсээ гарахын тулд одоо маш олон подкаст тэг хүн ба би намайг унших гэж утсан. Тэгтээ тэр яг бас миний юм биш байсан. Би нэг өөрөө бас тийм юу таныг одоо дэлгүүрт ороод сонголт хийхдээ хүртэл би нэг олон юм үздэг. Яг нэг юм мараал сонгодог. Яг тэрнтэй адилхан суух сургалтаа хүртэл ингээд өөрөө очиод таалагдахгүй явчихдаг байхгүй. Тэгээ ингээд нэлээд олон подкаст юу сонсч байгаа. Хамгийн сүүлд Карл Юнг сэтгэл зүйн үг энэ их зүгээр юм байна гэж сонирхож явж байсан. Бас ахаад болчихсон. Тэгээд болормоо коуч гэд тэрний сургалтанд бас бүртгүүлж сууж амжаагүй. Тэгээд ерөөхдөө гарц цаагаа явжсэн чи даваа коуч надад яг тухайд би бас санхүүгийн уналтанд орчихсон. Тэнгүүд тэр даваа коуч надад 30 минутын үнэгүй коуч ирэх болгосон. Тэгээ би баярлаад 30 минут биш битээр цаг 30 минут ярьсан. Гэтэ би тэр хүнд маш их талархаж байгаа. Тэгээ тэр хүн надад ихцэн явах шиг санал болгож надад би саяг тэгээ бодлын эзэн гэж подкастаа энийг сонсороо. Тэгээ би энэ хөтөлбөрт орж ирж сууснараа л яг одоо би 100 газар ирсэн байна. Шав бэлэн болоход багш бэлэн болдог гэж. Тэгэхээр би яг үндэ нэлээд сайн өөрийгөө бэлдэж яваад ирсэн байна гэж бодоод ирчээд ямар ч гэсэн сургалтандаа сэтгэл хангалуун явж байгаа. За, гэж нэлээд хүнтэн туллыг даваад ингээд ороод ирсэн байна те. Тэгээд манай ингээд сургалтанд суугаад эхлээд таны тэр сэтгэл зовнил тэр сүдрүүд ер нь яаж сайхан тавирч тань мэдрэгчсэн бэ? Би яг одоохондоо бол бас ингээд сайн уучраа олохгүй юм. Гэхдээ надад миний одоо энэ гацаа одоо энэ асуудал бүгд ямар ч гэсэн
надад байгаа юм байна. Би нэг өөрөө өсөө ухаж хайж олох хэрэгтэй юм байна гэдэг. Ямар ч сан одоогийн байдлаар бол хичээгээл явж байгаа. Тийм. Би чадна гэд. Энэ ч нөгөө ингээд зогсолтгүй зүйл шүү дээ тий. Шууд ингээд эхэндээ бол ихэнх үед бол яг бид нар ингээд гаднаас өөр бусад юм сонсоод ингээд явж байхдаа хамгийн гол юм дандаа гаднаас буруу байж хин нэг буруутгаж явсан юм лээ. Тэгээд сургалтанд орж ирснээр бүх юм танд өөрт чинь байдаг байгаа. Таны хин нэгэн дургуй гэж хүргэж байгаа. Энэ бүхэн та өөрөө танд угаасаа энэ чанар байдаг учраас энийг ухааруулах га танд энэ зөвлөө тохиолдоод байгаа юм аа. Тийм болохоор энэ ухаарлыг та өөрөөсөө ол гэсэн надад маш их таалагдсан. Тэрнээс л ер нь бол өмнө дандаа бусдыг буруутгал. Тэгэхдээ энэ зарцаас яг одоо бол 100% салж чадаагүй. Одоо ч гэсэн ингээл сая 2-3 хоног нөхөртөө өргөнгөт нөхрөө жоохон үзээ ядах. Тэгээ сая шиг чал ороо сууж явахдаа бодож байгаа байхгүй. Үгүй би энэ хүнийг уучлах хэрэгтэй юм байна. Энэ хүн надад юу харуулах гэдэг юм гэдгийг ойлгох хэрэгтэй юм гэж бодоод сая суучлаа. Тэгээд дээрэс нь манай том хүү байна. Бас миний сэтгэлийг зовоод ер нь 13 бүртээс хойш сэтгэлийг маш их зовоосон. Тэгэд өчтөр энэ миний эрхчлөө дээр нөгөө зөмбчл орсон чинь нэг ихч ирсэн. Маа том хүү ингээд надтай таарамжгүй байдаг гэсэн чинь намайг ухааруулагч маань гэж хэлсэн. Тэрнээс хойш хичээлд яваад би хүтэг очроо олдсон. Тэнгүүт надад ч гэсэн тийм боломж байгаа юм байна. Би хичээлээ сайн хийгээд ингээд явах юм бол би ч гэсэн гэр бүлийнхэнтэй ойлголцох боломжтой юм. Тэгээ миний нэг хувийн хичээ тийм бас олон жил бясалгасан цагаан болтой мэдрэмжнээс нэлээд тэгээ тэр нөхөртөө цаан сараа манад ирээд чинь нөхөр нам гээрүүлэгч багш чинь гэрчин байдаг шүү дээ. Тэгээ би одоо айлхаар ингээд хичээгээд нөхрийнхаа тэр ингээд уур хүртэл хэлдэг байхгүй юу шүү. Чамтай амьдрахад маш их ухаан хэрэгтэй юм. Миний ухаан өрөхгүй байна гэдэг тэр ухааныг л хайж явуулын сургалтанд орж ирсэн дээ. Одоо тэрийг явуулах байхаа. Гэсэн нэг цаагаар нэг давж чадах хүнд нь л одоо нэг юм сорионод ирж байгаа ш тий. Давж чадахгүй хүнд бол дийлэх хүнд бол ирэхгүй. Тэр да давж чаднаа л гэсэн үг. Тэгэхээр би сүүлийн 5 жил нэлээд уналттай байсан. Одоо л ерөнхийдөө сэргэж ирж байгаа. Өөрт мэдрэхтэй байгаа. Би өөрөө мэдлэлтийн урам зориггүй бүх юм өнгөхгүй болцсон. Ямар ч амьдрах итгэл юу болцсон. Заримдаа явчмаар ч юм шиг, заримдаа гуйж үтсэн л дээ. Энэ хараад надад хийх юм байхгүй. Аваад яваач тийм. Гэт би заримдаа хүртэл гуйж үтсдэг байсан. Гэхдээ манай 2 баг жоох учраас надад нэг нь 13 4-т нөгөөх нь 10-тай. 2 хэрэгтэй хөлтэй байгаа байхгүй. Тэгэхээр нэг их хүн чинь угаасаа л хөлтэй хандлаа. Тэгээ 2 баг хөлт маань жоох учраас би амьдрах хэвээр, эрүүл байх хэвээр. Тэгээд цаан сараар арангаа алтан цав хийдэд очиж мөргөд тэнд очиж яхаар зэрэг хүмүүс сайн байдаг гэдээ харин тийш очиж мөргөс. Тэгээд залбирахтаа би юу гэсэн гэхээр бидний хойч ирд болсон үрсэн юм. Биеийн эрүүл, сэтгэл намраа амгалан бэлэг уян гэгээлэг байх болтгоо гэж хүсэж мөргөд залбираад ирсэн. Тэгээ ирсэн чинь манай том хүү ээж гэсэн юу гэсэн чинь аюу сонин би өцгөр зогсож чад уйлаад. Тэгээ би бас тодорхой хэмжээнд тэр мөргөл маань бас хүрсэн болоо гэж бодсон. Тэгээ тэрнээс шаарцсан манай хот бас арай гайг байгаа бас сэтгэл өвдгөж. Гэтэ яг одоо бол 100 биш ч гэсэн 50-60% бол би тэр нэг жоох ойлголцол явж байгаа. Тэгэхээр манай нөгөө сургалт маань нэг сарын хугацаанд нөгөө хадгалагддаг тийм л удаа нөгөө эхнээс нь уулын сургалтуудаа ингээ үзээд дахиад явбал бас илүү ингээд ойлгоод ухаарлуудаас аваа юм. Хичээлээ сонсож байхдаа унтчихад байгаа. Хичээл сонсож байгаад нөгөө нойр өрөөд ирчмэн цохиулаад бас зарим хүмүүс маань унтчихдаг. Гэтэ яг хөө тэр нь зүгээр унтчих хат нүртэл одоо тэр ирчмэн орж ирээд бид нэгээд тасаад суугаад шингээд явж идэг. Тэгтээ яг сүүлийн хичээлүүд дээр нэлээд сонссон гэсэн те. Өмнөх хичээлүүдтэй бол жоон сууж амжаагүй те. Нөхөд сонсол заримдаа унтчихал нөгөөдхөө яг одоо энэ нөгөө юугаар сонсог болохоор ахиж сонсоолох гэж унтчихал. Тэгээ нэг юм дээр ингээд нэг эрэгтэл нэг хичээл 2-3 сонсоод ч юм байна. Тэр болгонд чинь учиртай нөгөө хүний цаг хугацаагаар одоо энэ хүртэл мэдээлэл нэг орж ирж байгаа л дараа нь та сэргээд ирэхдээ дахиж шингэж нөхөж үзээл те. Ингээд явж байгаа хгүй энерги манд тассан зөгцөөд. Тэгэхээр ингээ бүх хичээлээ ингээд сонсоод дуусны дараа таныг бол сайхан бол бүр ихтэй байна л да. Тийм. Би
Тэгэхээр зэрэг одоо юу яж болох юм болов ч одоо өргөн дээр ирээд иж болох юм бол тийм одоо манай өргөөс тэг юу хоёр бага насны хүүхэд байгаа. Хоёр ач. Тэд нар ерөөс намайг ингээд суулгахгүй. Тийм өпө гэж хүрээд ирнэ. Тийм манай ерөнхийдөө энэ сургалтыг төгссөн хүмүүс маань нэг сарын хугацаанд сургалтаа үзэхээс гадна нөгөө өргөн дээр одоо 7-нд 2 удаа ирж байгаа тийм. Одоо нөгөө шинэ өргөлөө нөгөө тэрхээр бас орж байгаа хүмүүс маань илүү олон цагаар том залтаа учраас ирээд суугаад хоорондоо ухаарлаа ярилцаад төлөвөө авч бяцлахад суугаад тийм боломжууд маань нэгдэж байгаа. Тэгэхээр бас тэр үед бас ирээд сайхан ангийнхантайгаа суугаарай. За тэгээд та одоо манай сургалтаа төгсчөөд одоо дараагийн удаа энэ магадгүй сургалтыг сонирхож байгаа хүмүүст хандаж та хэлүүлээс юу гэж хэлмээр байна? Өөрийгөө олоогүй байгаа сүнснийхэн сэргэлтээ хийгээд эхэлсэн явж байгаа тэр хүмүүстэй хандаад хэлвэл. Ер нь бол би сургалтандаа сурч эхлээд хамгийн анх төлөвөө авчаад үнэхээр бас надад гайхалтай санагдсан. Тэгээд тэрнээс хойш ер нь таарсан найз нөхөд одоо ингээл тодорхой хэмжээний асуудалгүй хүмүүс гэж байхгүй. Тийм найз нөхөд дүү нартай бол хэлж байгаа л та. Ийм сургалт байд юм байна. Ингэж маш хурдан сэрээд одоо хүнд ихтэй гоё юм байна. Гайхалтай юм байна гэж ингэж хэлж байгаа. Тиймүүд л очноо сонирхно гэсэн хүмүүс бол байгаа. Сая нааш ирэхээс өмнө хүртэл маникюр авахында чи ер нь 70 хамс ер нь жоохон сонирхдаг нь надад мэдрэгддэг байхгүй. Чи 70 хамсрыг хэр сонирхдаг л сонирхдаг шүү дээ чи. Тэр батлын эзэн гэдэг подкастыг сонсоод тэгээд тэр би өөрөө анх инфекцэгчтэй ирсэн болохоор зэрэг инфекцэг шиг санал болгочдөг байхгүй юу? Инфекцэгчтэй очиад сүнсний танталтай хийлгээд ингээ хөндлөхгүй юм блэ. Ер нь бол ингээ санал болгоод явдаг. Одоохонд болохоор нөхөр хүүхд хоёроо ингээ нааш авцармаар байгаа ч гэсэн арай цаг нодлоогүй юм лөө, арай ойлгох болоогүй юм лөө гэж жоохон би өөрөө хаалт тавьчихад байж магадгүй. Тий. Та ер нь манай ингээ сургалтыг аваад энэ өргөнд ингээд явж хахад гэр бүлийнхаа хүмүүс нь бас цаана бас тэр талд чанараараа бас нөлөөлөө явж идэг. Тэдний ч бас зүуд зөнгөөр ч юм уу те бодол санаагаар нь ингээд цаанаас цэцлэгээ явагдаад сүнсэн сэрээд ингээд нөлөөлөд явж идэг байхгүй юу? Тэгэхээр танд бас явандаа ер нь мэдэгдэж эхлэх баха. Ер нь бол манай нөхөр намайг энэ сургалтанд сууж эхлээл одоо би тэрэ гэж төлөө аваад явснаас хойш жоохон би тавгад та дундаж чадахгүй энэ зэнзэлээд тэгээ би энэ хүнд бас нэг тодорхой хэмжээнд сэрэлт ер нь жоохон би сүнсний төвшин өндөртэй гэж боддог байхгүй юу. Тэгээ яг нэг юм юу гэдэг штэ тоон зурхаагаар үзүүлчихсэн би. Тэгэхээр манай хүний сүнсний төвшин өндөртөө ер нь бол амлалт удамдаа амлалт ирж төрсэн сүнс байна. Тэгээд амлалтандаа хүрээг учраас уналтанд орсон байна гэсэн байхгүй. Тэгээ сая намайг ингээд сургалтанд суугаад ирсэн чинь манай хүн айгүй хямрахаар нь би төвшин өндөртэй учраас илүү хурдан мэдрээд байгаа юм лөө. Хэрвээ магадгүй энэ хүн яг ойлгоод ирэх юм бол надаас ч илүү гэж магадгүй. Тийм учраас надад одоо ингээд багшлаа намайг хорлох гас ирэх гэл миний хажууд намайг ингээд заримдаа уурлуулаад гомдуулаад яг тэрийг бол би сая энэ сургалтанд ирж сууснаар ойлгосон л та. Эхлээд бол нөгөө ингээл тэртэн төвхтэн тэнийг мангарын гэсэн бодож байсан бол одоо яг үндэ энэ хүн намайг тулалт хийлгэж намайг ухааруулах гад. Тэгээд дээрэс нь ингээд нөгөө тодорхой санхүүгийн хувьд заримдаа ингээл мөнгөгүй гэл байгааг нь би мэдээд хатдаг байхгүй юу. Тэгээ одоо би тэр өөр нь юу гэж боддог хэрэг энүүгээр нь би бас нэг талаараас сэрж байгаа юм байна. Миний хүсэл шунал дарагдаж байгаа юм байна. Тэгэхээр энэ хүн надад ялчгүй нөгөө гэгэрүүлэгч нөгөө багш маань байгаа. Тэгээ заримдаа сайхан шөрөхөр талархдаг юм. Таач өвн айгу ухаарлаа сайхан авч явдаг юм шүү дээ. Яг танаа тэнгэр бүлийн хүний тухайд ивэл одоо энэ нөгөө хүн чинь өдрийн цагаар нөгөө ажилдаа болоод ч тэр үү те. Ингээ өөрөө бүх нөгөө сүнснийхаа юг дараад оюун бодлороо ингээд яваад шүү дээ те. Шөнийн цагаар одоо өөр оюун бодол маань амарсан үед тэр далд ертөнд ирчимжиж ундаж нойронд нь одоо ингээд сүнсэн тэр ажиллаа хийх гээд бас тэр хүнд бас юу өгөөд шүү дээ мессеж өгөөд тагуутлаад шүү дээ. Тийм ер нь бол хамаагүй л мэдрэмжтэй. Зүуд мөдөнд ер нь бол зөнтэй юм шиг. Би бас нэг фактор тийм мэдрэмж багтай юм шиг байгаа. Би тэгээд өөрийгөө бодоод байгаа надад мэдрэмж гэхээсээ илүү одоо нөгөө хумсрах нь юу гэдэг юм болов гэж боддог. Тийм. Тэр нөгөө 10 хэдэн жил ер нь бол ингээд хүнтэй ярих ажил хийсэн. Тэр хүмүүс ингээд октод хүүхнүүд ингээд бүгд ирээд ер юм буур юм гэдэгдэг байхгүй. Тантай харахаар гоё болчтой.
Тийм. Тантай ярилцах гоё үдий шүү гэдэг ингээд байхгүй юу. Аа. Тэгээ би өөрөө нөгөө ингээд хүнтэй ярьсараа сүлдээ өөрөө нэг эрчим энерги алдаад ирэнгүүт аягүй их ядардаг болсон. Тэгээ одоо ингээд хүнтэй ярих жоохон дургу болсон байхгүй юу. Өөрөө ядраад хахаар. Тэгээ би ямар сандаа энэ сургалтыг яд боддөө штэ. Одоо нөгөө бившна бясалгал гэдэг 10 хоног тусгаарлаад байдаг шиг. Яг тийм тусгаарлсан юм юу бол надаас илүү их гоё хүмүүс бас илүү хурдан ойлгож сэрх юм болов. гэж бас бодож байгаа. Би өөрөө яг нэг тийм юм хүсэж байгаа болохоор тэгж бодож байгаа. Тийм яг гэрийн нөхцөл болохоор би надад нэг тийм тухтаа сууж чадахгүй байгаа байхгүй. Нэг юм ижэтэл нэг юм асуух ч юм уу ингээл ингээ сатааруулаад заримдаа ингээл тамарууд нөгөөд чинь зурагт үтсчээл амьдаа жижиг өрөөнд оруулсан жижиг өрөөнд ороод сууж идэл нэг бүх таалга татна чангаан тэгэл ерөөсөн юм тухтай орчин болчих бүрдэж өгдөг болохоор би сургалтын тийм байвал бас айтайх юм гэж боддог шин. Зүг. Манай дээр бас нэг VIP гэдэг анги байгаа бас. Сонирхол. Гэхдээ ерөнхийдөө одоо би ингүүл их гоё болох гэдэг, тэгвэл гоё болох гэдэг гэдэг чинь бас нэг тархины гацаанууд явж байгаа байхгүй юу? Тэгэхээр ерөнхийдөө тухамсар дээр төвлөрөөд хаач явсан, ямар ч хүн чимээ гаргаж ирсэн, хажууд нь хинч хаалгууд төгсөж исэн. Яг нөгөө гүн төвлөрөл орохороо тэр чинь ерөөсөө мэддэг байхгүй. Тэр ерөөсөө төвхтэй юм санагдахгүй. Та одоо зүгээр хүнтэйгээ гэр бүлийн хүмүүстэйгээ ингээд ярьж байхдаа хүртэл төлөв аваад дотроо ингээд бяцлагаад байж болно. Үдэн нээлттэй юм ярьж байхдаа хүртэл. Тэгэхээр ерөөсөө ингүүл болохгүй гэдэг чинь л нөгөө хаалт болчиход байгаа л та хүнд. Тэгэхээр бүгд боломжтой. Тийм бүгд буруугүй. Яг сайхан дээд төлөв төр төлрөөл та бяцлаглаа хийгээвэл мэдээж анх удаа тийм болохгүй, тийм урдан болохгүй. Яванда тийм тэгээд ерөөдөө та ямар ч саад гарч ирчихсэн бүрэн төвлөрөх тийм чадaltaй болчихно гэсэн үг л дээ. За энэ удаагийн маань подкастын зочноор ирж өөрийнх нь туллаасаа ярилцсан танд маш баярлалаа. Баярлалаа. За штэ.